Тэр сайн бацгаана уу? Намайг Ерөөлт гэдэг. Энэ миний ментор Эрдэм. За би тусгай олимпийн тамирчин байна. Элч төлөөлөгч, Sergeant Driving нэрмжит элч төлөөлөгч. За өнөөдрийн сургалт бол сайхан болж байна. Хамтарсан манлайлагчдын залуучуудын форум 2 өдрийн турш явагдаж байгаа өчигдөр өнөөдөр. Тэгээд өнөөдөр бид хоёр хамтарсан манлайлал юу вэ гэдгийг одоо хүмүүст ярьж өгсөн. Сайн намайг Эрдэм гэдэг. Ерөөлтийн эснэр би Ерөөлтийн ментороор ажилладаг. Тэгээд хамгийн 2018 оноос хойш тусгай олимпиад ингээд сайн дүр ажилтнаар хэлсээд одоо хүртэл ингээд хамт ажиллаж байгаа. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагаа маань бол маш гоё болж байна. Монгол улсын өнцөг болон бүрээс ирсэн оюуны онцлогтой болон онцлоггүй тамирчин, сайн дүр ажилч маань бүгдээрээ хамт ингээд энэ үйл ажиллагаанд хамт байгаа нь маш гоё байна. Тэгээд бид хоёрын хүрээнд бол хамтарсан манлайл гэдэг хүрээнд бид хоёр өөрсдийн мэддэг туршлагаасаа хуваалцсан. Тэгээ хамтарсан манлайл гэдэг нь болохоор миний хувьд бол зөвхөн тамирчид маань өөрсдөө спортоо тоглоод явах биш. Оюуны онцлоггүй бусад хүмүүс маань ч гэсэн тамирчтайгаа дэмжээ, тамирчтай ижил боломжийг олгоод яг тэр манлайллын үүрэгт хүн болгон эргэтгэж байхыг хэлдэг гэсэн үг. Сайн бацгаана уу? Орчин сургуулийн 11 дугаар ангид сурагч гоё байна. Сайн байна уу? Орчин сургуулийн 11-ийн анги сурагч Эрдэм байна. Бид хоёр болохоор сайн дурын ажил хийгээд тусгай олимпиад хамтраад одоо 2 жил болж байна. Тэгээд өнөөдөр болохоор энэ форумныхаа өдрөө бид нэр 2 жилийн туршлага ярилцахаар ирсэн байгаа. Бид хоёрын хувьд болохоор ангаараа ингээд илтгэх ур чадварын сургалтыг санаачлаад удирдах явдаг. Үндирээ урмын үг хий явуулсан гэдэг. За сайн бацгаана уу? Намайг Цэцэн Бэлэг гэдэг. Намайг Мая гэдэг. Тэгээд бид хоёр болохоор хобби сургууль сурдаг. Тэгээд манай хобби сургууль болохоор тусгай олимпиадад ер нь бол хамтарч ажиллаад одоо 2 дахь жилдээ орох гэж байна. Тэгээд хобби сургуулийн хувьд болохоор бидгээд 3x3 саксын тэмцээн хамтран зохион байгуулад илтгэх өөрлөг тэмцээнийг одоогийн байдлаар бас одоо 11 сарын 29-нд бас хамтран байгуулах гээд байж байгаа. Тэгээд бид хоёрын хувьд гэвэл хамгийн анх 3x3 тэмцээн дээр хамгийн их сайн дурын ажиллаар орж исэн эхлээд тэгээд хамтдаа оролцоод сургууль дээрээ зохион байгуулж исэн. Тэгээд тэгж байхад тусгай хэрэгцээд хүүхдүүдтэйгээ танилцаад тэгээд ингээд тусгай хэрэгцээ хүүхдүүд маань өөртөө амар юм сэтгэл хөдлөлөөрөө байдаг. Тэгээд ингээд ялангуяа спорт дээр ялахаараа амар одоо баярлж байгаа амар гоё илэрхийлээд хожигдохороо зарим нь уйлаад тэгэл нэг юм нь болохоор ингээд аргадангууд амар хурдан ингээд аргадуулаад яг ингээд хүүхд чиг тэгээд тэдний амар таалаа. Тэгээ хамгийн гол ингээд хүнд ингээд туслаад хүнийг ингээд аж жаргалтай болгоод ингээд тэрийг ингээ харах амар гоё юм болохоор бид хоёр ер нь бол одоо ингээд үргэлжлүүлээд илүү гүнзгий тусгай олимпийн талаар судлаад тэгээд илүү нөлөөллийн ажлаа хамтран хийгээд бид хэд юу хийж болох вэ гэдгээр илүү судалж эхэлсэн. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа зөндөө олон юм сурлаа. Энэ хоёр хугацаанд өмнө нь одоо арай тутам мэддэг гэсэн юм дээр илүү өмнөд гүнзгийрүүлж үзсэн. Ямар юм одоо бид нар клубт яаж бас жоохон ямар байдлаар оролцвол бас айгүй хэрэгтэй байдгийг хүүхдүүд юм хэдэ ямар хөө байдлаар орох хэрэгтэй байдгийг бас ингэ тэр талаас нь үзсэн сурсан.